Хянаанд гарсан зуд өлсгөлөн улам хэцүү болж Яахвийнхан Египтээс авсан бүх буудаага идэж барахад эцэг нь хөвгүүддээ хандан. За та нар дахин Египтэд очоод жаахан идэх юм аваад ир гэж хэллээ. Тэгтэл Ивдээ эцэгтэй хэлсэн нь дүүгээ дагуулж ирэхгүй бол та нар миний нүрийг дахин харахыг бүү зөрөхлөөрэй гэж тэр хүн залтай хэлж байсан юм. Хэрв та дүүгийн маань бидэнтэй явбал бид идэх юм аваад л ирнэ. Харин та явуулахгүй бол бид очоод хэрэг байхгүй. Тэртээ тэргүй тэр хүн дүүгээ авчрахгүй бол миний өмнө дахин бүү үзэгдэрэй гэсэн шүү дээ. Гэхэд Израиль хариуд нь хэлэхдээ та нар тэр хүнд дүүгийнхээ тухай ярих ямар хэрэг байсан юм? Түүнээс чинь болоод надад л дахин зовлон ирлээ шүү дээ. Тэр хүн бидний тухай болон бидний төрөл садангийн тухай нарийн асуусан. Тэр ч бай тухай эцэг чинь би юу? Та нарт өөр ах дүү би юу гэж асуусан. Бид зөвхөн асуултанд нь хариулсан. Тэр хүн дүүгэн авчир гэж хэлнэ гэдгийг бид яаж мэдэх юм? Гэж хэлэхэд Ивдээ эцэг Израильдаа хандан. Та Биньяминыг надад найдаад өгч явуулбал бид одоо ч явахд бэлэн байна. Тэгвэл хэн ч өлсөж өгөхгүй. Эсвэл танай манай хөгшөд хүүхдгүй бүгд л үхэх нь байна шүү дээ. Би түүний аюул ослгүй байдлыг хангая. Амьнасыг нь дай. Би түүнийг таны өмнө өөрийн гараар хөтлөн буцааж авчирна. Тэгвэл би насан турш таны өмнө буруутан болъё. Харин бид ийм удаан дэмий суух ямар хэрэг вэ? Өдөрт 2 ч удаа яваад ирэх цаг алдлаа шүү дээ. Гэлээ. Тэгтний эцэг Израиль. За, үнэхээр тийм бол хүүгийн минь дагуулад явал та. Харин энэ нутгаас хамгийн сайн бэлэг бэлдээд тэр хүндээ аваачиж өг. Төрөл бүрийн үнэрт модны давирхаагаар бэлдсэн га, зөгийн бал, халуун ногоо, гүгэл буй самарнаас жаахан базаагаад аваад яв. Харин урдийнхаас 2 дахин илүү мөнгө авч яваарай. Урд нь шуудан амнаас гарсан мөнгийг буцааж өгөөрэй. Магадгүй тэд андуураад мөнгийг чинь шуудаад дахин хийсэн ч байж болно. Тэгэд дүүгэн дагуулan дахин тэр хүндээ очтоо. Хязгааргүй хүчт ертөнцийн эзэн тэр хүний сэтгэл зүрхийг зөөлрүүлэн нөгөө ахыг чинь Биньямины хамт буцаан явуулах шийд гаргуулах болтугай. Хэрв тэр хүн хөөрхийн намайг үл хайрлаж бүх хүүхдээ би алдхаас өөр аргагүй болбол өөрөө л мэдэгдээ гэж хэлжээ. Ийхүү Яахвийн хөвгүүд бэлэгсэлт болон урдийнхаас 2 дахин илүү мөнгийг базааж аваад Биньяминыг дагуулan Египт рүү очоод дахин Юсефийн өмнө барааллаа. Биньямин тэдний хамт ирснийг Юсеф харангуут таниад тэргүүн зарцтай хандан энэ хүмүүсийг миний гэрт дагуулж аваач. Тэгээд мал нь ядлан хоол хийж байв. Би тэдний хамт үдийн зоог барина гэлэм. Зарцаа тушаасан ёс орон тэднийг Юсефинд дагуулan ирэхэд тэд сандран анх удаа буудаа явахд маань бидний мөнгийг тэр зориуд шуудаад хийгээд одоо гэртээ авчирч биднийг барьж боол болгоод илжиг унааг маань өөрийн болгон хурааж авах санаа тавина гэж бодцоолоо. Юсефинд дөнгөж оронгуудаа тэдэд зарцад нь хандаг. Эхэн дээдсэн юм. Бид урд нь 1 удаа энд хоол худалдаж авахар ирсэн юм. Тэгээд буцах замдаа хоноглохоос өмнө шуудайгаан задлж үзэхэд бүгдийн маань хоол авахтаа төлсөн мөнгө шуудан аман дээрээс олдсон. Тэр мөнгийг бид тэр чигээр нь буцаан авчирлаа. Түүнээс гадна хоол авах мөнгө бидэнд бий. Харин тэр мөнгийг хэн шуудайд буцааж хийснийг бид мэдэхгүй гэлээ. Юсефийн тэргүүн зарц тэдэнд хариулахдаа зүгээр та бүхэн айж сандрах хэрэггүй. Амрын болон эцгийн чинь дээдлэн хүндэлдэг ертөнцийн эзэн тэр мөнгийг ямар нэгэн аргаар шуудайд чинь хийсэн чинь билүү би яаж мэдэх вэ? Би л хөвдөө та бүхний төлсөн мөнгийг тоо ёсоор нь хүлээн авсан. Гээд удалгүй Шимүнийг дуудан ирүүллээ. Юсефийн зарц тэднийг эзнийхээ гэрт оруулан хөл угаах ус авчирхад тэд хөлөө угааж амраад зарц нь тэдний илжигнүүдэд тижэл тавьж өглөө. Тэгэд Юсеф ирж хамтдаа хоол идэнэ гэдгийг тэд мэдсэн учраас ирэхээс өмнө бэлэгсэлтэй гарган бэлтгэв.
Юсефийг ирэхэд тэд авчирсан бэлгээ гэрт нь оруулж гардуулан өгөөд өмнө нь өвдөг сөгдөн мөргөлөө. Юсеф тэдний ямар мэндийг асуусныхаа дараа та нарын ярьж байсан хөгшин эцэгчин сайн уу? Одоо ч амьд сэрвэн үү? гэж асуухад тэд өмнө нь дахин мэхийн ясалж мөргөн. Эрхэм дээдэс таны зарцуулах эцгийн минь бие сайн гэж хариуллаа. Юсеф нэгэн ихээс төрсөн дүү Биньяминийг хараад энэ нөгөө та нарын ярьж байсан отхон дүү чинь мөн үү? Хүү минь, ертөнцийн эзэн чамайг үргэлж хайрлан ивэх болтугай гэж хэлэхдээ дүүгийн сонсон сэтгэл нь ихэд хөдлөн уйлах шахаад тэндээс маш түргэн гараад өөрөөрөнд орж асгартал уйллаа. Тэгээд тайвширсныхаа дараа нүрээ угаан өрөөнөөс гарч ирээд сэтгэлэн эзэмтэн захирч зоог барихыг зарц нартаа тушаав. Юсеф ганцаараа тусгай ширээнд суухад ах дүү нар нь өөр ширээнд суув. Египт үндэстнүүд еврейчүүдийн хамт хооллохыг бузар гэж үздэг байсан учраас тэнд байсан египтүүд бас нэг өөр ширээнд сууцгаалаа. Юсефийн ах дүү нар түүний өмнөөс харуулсан зассан ширээнд суухдаа тэдний насны эренбээр бүх сандлыг эгнүүлэн тавьсныг хараад бие биерүүгээ гайхан харцгаалаа. Зарц нар нь Юсефийн ширээн дээр зассан хоолноос тэдэнд тавглаж өгтөө. Биньяминд бусад ах нарт нь өгснөөс 5 дахин илүү хоол өгч байлаа. Ийхүү Юсеф ах дүү нараа цадтал нь хоолоор зочлон дарсаар дайлжээ.